Эрүүл мэндийн сайд мөнх сайхны тушаал гараад хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан чөлөөлчлөө шүү дээ. Уулан бол хөдөлмөрийн хуулиараа бид нар чинь хилэлцэх хугацаа хүртэл чинь 7 хоног дор хийж байдаг шүү дээ. Энэ хүний талаар та бүхэн үзэл бодлоо илэрхийлснийхин төлөө салбарын сайд чинь дарамтлсан гэж хэлэх гээд байгаа шүү дээ. Та нар энэ талаар ярих хэрэггүй шүү гэж хуульчийн хүртэл дуудсан ийм л асуудал үүссэн байлаа л дээ. Та энэ үнтэй хэр ойр татан найздах вэ? Чин бүрэн гишүүний дэмжлэг нөхөрний хөлөг бол байсан. Ингээл энэ хоёр хүний донд ийм харилцсан улс төр гэдэг юм уу? Ийм харилцсан мэдээлэлүүд явсан л да. За тэгээд энэ хүнийг зайлуулъя гэдэг чин бүрэнгийн тийм хүнийг зайлуулъя гэдэг л ийм харагдаж байна л гэж би бодсон. Та одоо ажлаас онцлоггүй алчлаа намайг та шүүхтгүү. Шүүхтнэ. Яг л энэ чинь нэр төр байхгүй. Хамгийн гол нь би хавдар судлал руу буцаж ирээл дараах зэрэг болох гэсэн та биш шүү. За сайн байцгаана үзэгчдээ шугам нэвтрүүлгийн маань 44 дахь дугаар өнөөдөр эхэлж байгаа. Би өнөөдөр хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал асан. За одоо асан л гээ да тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Тий. Асан Эрдэнэхүү гоогурж оролцуулж байгаа. Урилга авч ирсэнд баярлалаа танд. Баярлалаа. Та ер нь миний энэ зурагтай харьцуулбал нэлээд жоохон шуугдчихэ. Та бас жоохон эрүүл мэндийн шалтгаантай байгаагүй. Хүний эрүүл мэнд бол нууцлалтаа уучлаарай. Та нарийн ширэм ярихгүй ч болно шүү. Гүгүй ярилгүй яах. Ер нь бол би ч их махлаг хүн байсан шүү дээ. Гэхдээ яг хүмүүс хараад бол намайг турхаа гэж боддог. Би өөрийгөө бас турхаа байна л гэж боддог байсан. Гэтэл яг үндэ би бол хэвлийн даргалтай нэлээд бас лагс байсан юм байна. 88 ил байсан. Одоо бол би 70 ил байгаа. Яг нөгөө тарган байсан хүн чинь нэг гинт урчглаар ерөөхдөө хүмүүст их харагдаг, өөртөө ч үгүй харагдаг. Тэгэл ингэдэг юм байлээ. Одоо тэгээ өөрийгөө ийм цаг нартаа болсон учраас ерөөхдөө биеийн булчингаа хөгжүүлэх кластеник хийгээ боди болох гээд ингээл хичээндээ хийж чадаагүй байсан зүйлүүдээ хийх гэл хичээж байна. Таныг Монгол улсын эрүүл мэндийн салбар би таныг ингээд болох ч уу гэж ер нь бол тэгсэн эрүүл мэндэд анхаарч байгаа юм тий. Үнэ. Ер нь бол өнгөрсөн хугацаанд байдгаар л ажиллалаа шүү дээ. Эмнэлгийн дарга нарын ажил гэдэг чинь тийм сайхан зүйл биш. Өдөр шөнөгүй ажиллана, утсаа байнгын нээлттэй байх ёстой. За тэгээд ганцхан өчтөн эмч сувлагчийн асуудал биш. Тэгэл байшин савнаас ахгуулаад им тариа тасархаас ахгуулаад тоног төхөөрөмжөнд ажиллахгүй юу гэл ингээл маш олон өвчтний гомдолтой үйлчлүүлж байгаа хүмүүсийн гомдол нөгөө эмч сувлагчийн дутагдлаас ахгуулаа үүдж байгаа асуудлууд гэдэг тэр болгоныг шийдэх дээр нь тэгээд нөгөө санхүүгийн асуудлууд байна. Байгууллага доктортой авч явах, им хэрэгслийн цагт нь авах гэл ингээл маш олон юмнууд байдаг. Тэгэхээр тэр болгоныг хийж явна. Гэхдээ хийхдээ ингээд одоо юу гэдэг өдөр шөнөгүй хичээх ёстой болоод ажилдаг. Тийм учраас энэ эмнэлгийн дарга нарын ажил бол тийм хүн харахад бол нэг сайхан юм шиг дарга гэдэг нэр зөрчиж байгаа боловч яг үүндээ бол бүхий л хүний одоо бараг л боол шиг тийм ажилтгал ажил юм байна. Ер нь танаа эрүүл мэндийн салбар за тэр тусмаа одоо энэ таны удирдахжсэн хавдар судлалын үндэсний төвийн боломжсон хүчний нөөц бололцоо ер нь хэр байгаа вэ? Эмчнэрийн хувьд бол асуудалгүй. Ерөнхийдөө бол эмчнэрийн хувьд та нөөц хангалттай гэж үзэж нөөц бол хангалттай байгаа тийм. Яг сувлагчнарын хувьд бол бид нэр 20 гаруй сувлагчийн дутагдaltaй. Гэхдээ өчигдрийн мэдээгээр бол манай нөгөө шин төгсөгчнөөс ер нь 30 сувлагчийг бүртгэгчлээ гэж байна. Тэгэхээр бид нэр сувлагчийн нөөцөө одоо энэ зундаа бол хангаа явуучих байх. Харин техникч нар их дутагдaltaй байдаг байсан. Бид нар урд нь бол ганцхан CT-тэй байсан. 19 он шинэ аппаратаа болоод тэр аппаратаараа хийдэг аппаратны эрх нь бол нэг гол асуудал биш. Аппаратаараа хийж чадах уу гэдэг асуудал бид нар дээр тулгарсан байхгүй. Тэгэхээр манай эмч биезэгч нар ажиллаж байгаад тэр 40 жилийнхээ хоцрогдлыг 4 жилийн хугацаанд гүйцээд одоо Монгол улсад бол дэлхийн түвшинд хийдэг туяа эмчилгээний эмчилгээнүүдийг бүрэн хийгээд эхэлсэн. Гэхдээ нэг эмчилгээ одоо арай ороогүй байна. Тэр нь бол тархины стереотактик гэдэг эмчилгээ. За үүнтэй холбоотой техникч нар тэнд ажилладаг. Тэгэхээр техникч нар маань аппарат нэмэгдийн зэрэгцээ дутж ирсэн. За тэдгээрийг нөх шаардлагатай болоод тэндээ ажиллуулж ирсэн. Үүнээс хад нөгөө төр сонжлогооны аппаратууд за манайх чинь ганцхан CT-тэй MRI байдгүй Монгол улсын хавдар судлалын үндэс тийм яригддаг. Хичээл байсан. Одоо энэ маань 6 сард нөгөө Австрийн төслөөр бид өхөн авчирж байгаа. Тэгэхээр тэхийн тулд зүрх мэдрэлийн эмчнэр биднэрт хэрэгтэй болж байна. Бид нар зөвхөн хавдрын эмчилнэ. За та зүрхэндээ асуудал үүсчих юм бол 3 руу явуулаа гэдэг хүнд байдалд орсон үнийг явуулж чадахгүй ш. Тэрнээсээ болоод бид нар хүн алдчихсан тохиол байгаа. Тийм ч учраас гих мэтчлэн. Тэгээ техникч нар яагаад дутагддаг вэ гэхээр хувийн эмнэлгүүд рүү их явцдаг. Тэгээ улсын эмнэлгийн цалин бага учраас нөгөө хувийн эмнэлэг дээр өндөр цалинтай явцдаг байсан.
Сүүлийн 2 жилийн хугацаанд бидний хийсэн өөрчлөлт бол юу вэ гэхээр техникч нарын дэмжих ажилтнуудын цалин нэмсэн, сувлагч нарын цалин нэмэгдсэн, мөн эмч нарын цалин нэмэгдсэн байгаа. Гэхдээ таныг өнгөрсөн баасан гарагийн 11 цагт эрүүл мэндийн сайд мөнх сайхны тушаал гараад хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан чөлөөлчлөө шүү дээ. Тэгсэн. Та ер нь энэ ажлаа чөлөөлж байгааг мэдчихсэн үү? Энэс өмнө энэ яг нь мдэггүй. Ер нь мдэггүй. Тэгэхээр тушаал бол 5 сарын 2-ны өдөр гарсан юм байна. 5 сарын 2-ны өдөр гараад тэр 2-ны өдөр тушаалаа гаргаад шууд танилцуулаад энэ ажлыг авах гэж байгаа хүн маань энэ байна гэж ингээд танилцуулсан. Тэгэхээр уулан бол хөдөлмөрийн хуулиараа бид нар чинь нэг сар тийм ээ 45 хоног ингээд танилцуулах ингэх жишүү гэдэг тэр хавьд хүлээлцэх хугацаа хүртэл хүлээлцэх хугацаа хүртэл чинь 7 хоног дор хийж байдаг шүү дээ. Тэгээ хүлээлцэх хугацаа одоо ингээ юм аа ингээд за одоо ингээ болсон шүү өнөөдөр ингээ та бүх гар үсгийн тэрэ өгөөрэй гэл ингээд хүмүүс нэрээ тэгсэн л дээ. За яг одоо тийм байгаа учраас сайдын тушаал гарын үсэг учраас би бол ямар ч асуудалгүй тэрийг хүлээлгээд талархалтаараа хүлээж аваад гарын үсгээ зураал ингээд бүх ажлаа хүлээлгэж өгсөн. Ажлаас чөлөөлөхөд мэдээж ямар нэг шалтгаан хэрэгтэй л дээ. Гэтэл таны бол баасан гарагийн өдөр баасан гарагийн орой санаж байна. Танаа одоо таны ажиллаж байсан хавдар судлалын үндэсний төвдөр та бүхэн хэвлэлийн урлыг гээд мэдээлэл хийсэн. Тэгэхэд бол таны хэлсэн үгэнд бол би бол энийг ажлыг хийж байхдаа ямар ч алдаа түтгэл гаргаагүй шүү гэж хэлчихсэн. Таныг үнэхээр ийм ямар нэгэн үндэслэл шаардлагагүй одоо юу гэдэг ийм үндэслэлгүйгээр шалтгаангүйгээр ажилласан чөлөөлж байгаа юм уу? Та юу гэж харж байгаа? Яг тушаал бол зүгээр л одоо төр өөр гүйцэтгэгч учраас чөлөөлгсөн бичгэлтэй. Ер нь бол би анх тэр 19 онд тушаал гараад тавигдахдаа ерөнхийдөө төр орлон гүйцэтгэгч гэдгээр л тавигдсан байхгүй. Тэгэхээр хэрвээ төр орлон гүйцэтгэгч гэх юм бол бүгд сонгуульд шалралтын үр дүнд явах хэрэгтэй. Тэгээд эрүүл мэндийн сайд шин зэргийн үед сонгуульд шалралт тодорхой эмнэлгүүд дээр сонгуульд шалралт явагдсан. Гэхдээ бүгдийг нь явуулж чадаагүй. Тэгээд бусад дарга нар бол одоо жишээл мөнх сайхан сайдын үед ч бай, энх бол сайдын үед ч бай, одоо мөнх сайхан сайдын өөрийнх нь үед тавьж байгаа бүх хүмүүс бүгдээрээ л төр орлон гүйцэтгэж яг л ямар нэгэн сонгуульд шалралтаар тавигдаагүй л байхгүй. Тэгэхээр яг өнөөдөр би бол харж байгаа өнцг нь юу вэ гэхээр ер нь бол тэр шалтгаан биш. Яг л одоо намайг өнөөдөр бас сонгуульд шалралтгүй хүнээр орлуулаад тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол үндсэн шалтгаан биш юм байна. Тэгэхээр тэр шалтгаан нь юу вэ гэхээр хэрвээ ямар нэгэн алдаа зөрчил гаргасан байсан бол тэрийг заах хэрэгтэй. Тэр нь ямар нэгэн сахилгын шийтгэл байхгүй учраас би тийм юм байхгүй байна гэдгийг ойлгож байгаа. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн сахилгын шийтгэл огт яригдаагүй, ямар нэгэн алдаа тогтголтой юм хийлээ гэж огт яригдаагүй, тодорхой асуудлууд л яригдчихсэн. Тэрүүн дээр санал нийлэхгүй гэдэг ч юм уу асуудлууд бас гарч ирсэн. Тэр асуудлуудтай холбоотойгоор би бол намайг халсан юм болоо даа л гэж бодож байгаа. Ерөнхийдөө бол өөрөө уулзаж огт тийм яриаггүй. Бүр өмнөх 7 хоногт нь хүртэл уулзаад ойлголоо энэ төр гэл өнгөрчихсөн хүн. Гэтэл уулан бол өчнөө сарын өмнө ингээд орлонгийн хүнийг олдсон тийм ээ. Өчнөө сарын өмнө 2-3 сарын өмнө ингээд тэр хүмүүсээ шийтгсэн байсан бол ятгата сарын өмнө та ингэх гэж шүү гэдэг ингээд мэдээлээд за 7 хоногийн өмнө мэдээлээд бас нэг хүн ёсоор харилцах хэрэгтэй шүү дээ. Тийм байгаагүй л дээ. Тэгээ яг би бол тэрийг заавал уулзах шаардлагагүй л гэж хүлээж авч байгаа. Хүн эрүүл мэндийн сайд мөнх сайхантай. Тийм заавал уулзах шаардлагагүй шүү дээ. Одоо бол тэг нэгэнтээ өөрөө тийм шийдвэр нэгэнтээ өөрөө тийм сонголт гаргаж байна. Тэгэхээр одоо яах гэж шуулцгаад нэг л гарцсан л юм чи. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд би өөрөө алдаа тогтолцол гаргасан уу гэвэл гаргасан. Ямар алдаа тогтолцол гаргасан бэ гэхээр би Бачуулын эмчээг өмөрч нийлээ үг дуурсан юм шиг байлаа. Уулан бол та бүхэн анзаарч байгаа бол ер нь бол бид нэг олон эмчнэр дуураагүй л дээ. Тийм ч учраас танаа сайд чинь ч дуураагүй гэж хэвлэл шүүмжлээд итгэж. Тий яг тэр хүний одоо тэр хүний асуудал байх. Гэхдээ миний хувьд бол дуурах ёстой гэж үзсэн. Яагаад дуурах ёстой гэж үзсэн бэ гэхээр хэрвээ эрүүл мэндийн салбарт өнөөдөр нэг хүний ингээ ажил хийж байхад хууль дүрмийн болон бусад зохион байгуулалтаар дутуу эрүүл мэндийн нэг хуулиуд байгаа шүү дээ. Журмууд байгаа. Тэрийгэ эрүүл мэндийн яам нь болоод гаргаж чадаагүй тэр хүний хамгаалах юмнуудаа бүрэн зүрэн тодорхойлоогүй нөгөөх нь очоод шүүх газар очихлаараа баримтаар л шийдэгдэнэ. Тэгээ баримтаар шийдэгдэхэд тэр зүйлүүд нь дутуу байснаас нөгөө хүн шүүгт ял авах хэмжээнд хүрэж байгаа бол бид нар дутуу ажиллаа хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг тийм байдал үүсэхгүй тулд цаашдаа бид нар үгээ хэлэх ёстой. Бид нарыг хамгаалах ёстой. Тэр дүрм журмаа гаргах ёстой гэдэг асуудлаараа бид нар ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм зүйлүүдээ бид нар хийх ёстой байсан.
Одоо дараагийн эмч яг манай эмчнэр бол дугай. Ер нь бол манай эрүүл мэндийн салбарт ч нөгөө ангаахын 40 жилийн номонд нохлуулаад хүмүүс чинь дугай амиа удагч болцсон юм л да. Ер нь ихэнх нь. Тэгээ цөөн эмчнэр бол эр зөрөгтэй дуурдаг. Бачулан эмчийн талаар. Тий, ер нь бачулан эмчийн талаар ч бай, ер нь бусад асуудлаар ч бай. Тийм. Тэгэхээр эмчнэр маань тийм номоод хүмүүс болсон байхгүй. Тэгэхээр тэдний эрх ашиг хэн хамгаалах вэ гэхээр тэр дуурч байгаа эсвэл тийм зөрөгтэй эсвэл тэр хувь дүрм тогтолцоог ингэж засах ёстой гэдэг ийм манлайлалтай хүмүүс байх ёстой байхгүй. Тэр манлайлалтай хүний нэг нь би юм болов уу гэж би өөрийгөө бодож тооцож тэгж ярьсан. Таны яриан дотроос нэг сонин зүйл надад ажиглагдчихлаа. Энэ хүний талаар та бүхэн үзэл бодлоо илэрхийлснийхин төлөө салбарын сайд чинь дарамтлсан гэж хэлэх гээд байгаа юм шүү дээ. За би бол шахал дарамт ирсэн гэх гээд байгаа юм шүү дээ та. Гүг миний хувьд бол одоо арайч тэгээгүй. Миний хувьд бол тийм болоогүй. Зүгээр үр хүүхдийн хувьд би тэр фэйсбүүкээс харсан юм харахад бол сайд маань ерөөхдөө бол өрөөндөө дуудаад та нар энэ талаар ярих хэрэггүй шүү гэж хуульчийн хүртэл дуудсан юм л асуудал үүссэн байлаа л дээ. Одоо энэ хүний хүүхдүүдийг дуудаад уу? Тийм яриа болж байгаа юм. Ер нь тийм одоо хэрэггүй шүү дээ. Та нар уучлалгүй үйлчил яах юм гээд. Тэгээ бачуулын эмчнийг давуу тал болоод байгаа. Тэр давуу тал нь өгөхлөө энэ хүн өөрөө алдсан байж болно шүү дээ. Ямар нэг асуудалтай байж болно, алдсан байж болно. Гэхдээ тэр нь өөр хуулиар юм уу? Эсвэл эрүүл мэндийн мэрэгчлэний хамгаалах тэр тогтолцоогоор явах гэсэн юм байхгүй юу? Эмч хүн алдаж болно шүү дээ. Эмч хүн алдлаа гэд гэмт хэрэг болдгоо байхгүй юу? Уул бол гадаад улсаар. Тэгэхээр энэ хүн алдсан байж болно. Гэтэл тэр нь юугаар шийдэгдэх байсан мөхлөө эрүүгийн хуулиар шийдэхдээ шоронд орох ёсгүй байсан. Тэгэхээр эрүүгийн хуулиар шийдэхдээ ял өгчлөөр чи энэ хүн ялтан болоод биш. Нөгөө буруутан болчихж байгаа байхгүй. Тэгэхээр эмч хүн алдаа гаргасныхаа төлөө нөгөө зоригтой үйл ажиллагаа хийвгүйж одоо энэ хүнийг алъя гэж алаагүй бол тийм үстэй. Эсвэл ингээд хүний амь аврах гэж хагаад хагалгааны орон дээр алдчих болно шүү дээ. Тэр болгоныхын төлөө тэгвэл бид нэр эмч болгоныг барьж авах шоронд хийгээд ах юм уу? Тэгэхээр болохгүй байхгүй юу? Тэгэхээр чи энэ эмнэлгийн ингээд чинь шал өөр тогтолцоо. Энэ өөр тогтолцоонд эмч хүний хамгаалах тэр хууль эрх зүйн дүрм журм нь анханасаа байж ах хэвээр. Тэгэхээр энэ хүн өөрөө яагаад энэ нөхлөөр уучлахгүй гэдэг. Уучлал гуйчих юм бол буруутан болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн Америк эмчин тавьж штэ. Эрүүл мэндийн байдал бол энэ хүн маш муу. Тийм учраас Америк эмчин тавиад юу гэж хэлж байгаа нөхлөөр энэ хүн би уучлах байхгүй. Харин би цагаатгал ёстой гэж. Харин би өнөөдөр нэг сайхан мэдээтэй юу гэхээр энэ олны энэ зүйлийг шүүгчнэр мдээгүй байж болно. Бас энийг урд нь ойлгодгүй дандаа эрүүгийн тэрэг байдлаар хардаг байсан бол өнөөдөр дээч шүүх хүлээгээд авсан би баяртай. Ялтан шилэн шүүхэлсэн гэж байгаа юм. Тэгэхээр энүүн дээр чинь нэг төр эмнэлгийнхэн дуурлаа. Тийм ээ? Хавдар судлалынхан дуурлаа. Манай элэг шилжүүлэн суулгах багт дуурлаа. За тэгээд одоо мань мэтэн чи ингээд дуурлаа. Эмнэлгийн байгууллагын удирдлагын хувьд гээд бас дуурлаа шүү дээ. Тэгэхээр энэ бол ер нь эрүүл юм байхгүй юу? Ер нь бол нэг юм ашиглагтаад байгаа. Юу гэхээр бид бүхэн нэг зүйлийг гоё л байгаа юм шиг тийм сайхан амар тайван байгаа юм шиг харуулчих гад тэхэл би аюулгүй гэж харагдуулах гэсэн ийм нэг зохион байгуулалттай үйл ажиллагаа ингээд байнга яваад байгаа юм. Гэтэл хүн чинь үгээ хэлж явах хэвээр болохгүй байгаа юм а ярилцж явах хэвээр тэр асуудлуудыг хоорондоо хилцснийхээ үр дүнд шийдлийг олж явах хэвээр байхгүй. Тэгэхээр шийдэл нь одоогийн байгаагаас бүр том урхаг үсгэхгүй тулд тэр шийдэл нь эртгэн гарч явах хэвээр байхгүй. Тэхийн тулд бид нэр ярилцах хэвээр хийх хэвээр. Гэтэл иймэрхүү юм харагдахгүй. Тэгээ манай эрүүл мэндийн салбарын гол нэг асуудал юу гэхээр бид бүхэн нийгмийн эрүүл мэндэ хайцсан эмнэлгийн тогтолцоон дээр суурилсан шүү дээ. Тэгэхээр эмнэлгийн тогтолцоороо суйрлаад хоёрын мэдээж хэрэг урсан сэргийлээд эртэлрүүлэх эрүүл мэндийн боловсрол олох систем нь сайн байгаагүйгээс болоод эмнэлэг дээр ачаал ирж байгаа нь үнэн. Тэр эмнэлэг дээр ирж байгаа ачааллыг бид нар багасгахын тулд энийг хөгжүүлэх нь үнэн. Гэхдээ энийг хөгжүүлээг байгаа. Тийм учраас одоо бид нар энийг хөгжүүлэхин зэрэгцээ нэгэнт үүссэн тэр ачааллыг давахын тулд эмнэлэгтэй хөрөнгөөр олох хэрэгтэй. Эрүүл мэндийн яамны хуулийн хэлцээний дарга оюун гэрэл гэдэг хүн бол тодруулга өгсөн байлээ. Од гэрэл. Од гэрэл хаа тий уучлаарай. Таныг бол төсвийн мөнгөөр бараа үйлчлэгийг худалдан авахдаа хууль тогтоон хэмжээнд дагуу бол зохион байгуулаагүй гэдэг зүйлийг л ярьж байна. Энэ үндэслэлтэй мэдээлэл. Тэгэхээр ингэж байгаа байхгүй. Ер нь бол хүнийг янз бүрээр хэлж болно л доо. Одоо тэгээд би ч гэсэн харж илаа, өмнө харж илаа, одоо ч харж байна. Олон хүнийг ингээд хэвлэлээр ч юм уу янз бүрийн юмар ингээд гүтгэх бол маш амархан юм шиг байгаа. Юм нотлогдох хэвээр, батлагдах хэвээр. Тэгэнгүүтээ хэрвээ тушаал дээр тэг заасан юм бол тэрийг нотлох хэвээр байхгүй. Тэгэхээр тэгвэл яагаад надад арга хэмжээ аваагүй? Яагаад тэрийг батлаагүй? Тий. Тэр ямар үйлчлэгийг хэлж байгаа? Ямар тендер дээр тийм асуудал болчих. Тийм биз дээ. Тэрийг хэлэх хэвээр. Тийм юм байхгүй байж одоо шууд
чөлөөлсөн. Чөлөөлөхдөө тэр чөлөөлсөн үгэн дээр нь нэгдүгээрт одоо тэр үг нь байгаа саний таны хэлсэн. Бараа үйлчлэгээр саний хууль тогтоомжинд дагаж зохион байгуулах. Хоёр дахь нь болохоор юу вэ гэхээр төр орлон гүйцэтгэгч учраас гэсэн. Ийм л хоёр үг байна. Тэгэхээр уулан бол төдийн төдийг үндэслэн гэж байх хэрэгтэй шүү дээ. Тийм хууль тогтоолын төддүгээр журмын төддүгээр залтыг зөрчсөн бол мас гэж явах хэрэгтэй. Харамсалтай тийм байхгүй. Тэгээд яг тэр би төсөөлж байгаа. Одоо алийг хэлж байгааг мэдэхгүй болохоор мэдэхгүй шүү дээ. Одоо маш олон ингээд үйл ажиллагаа явуулсан. За тэрний нэг нь одоо юу вэ гэхээр мөнгө сайхан сайд өөрөө дуудаад одоо намайг өрөөндөө 7 хоногийн өмнө тэр загнасан асуудал нахгүй. Тэгэхээр тэрнээс өмнө болохоор олон удаа тэр одоо 1 сараас хойш олон удаа ирсэн асуудал байна. Нэгдүгээрх нь болохоор одоо тэр 500 сая төгрөгийн асуудал яриад байгаа юм би мэдэхгүй. Тэрний юу вэ гэхээр би бол тэр нөгөө гар үсэг зурх үйл ажиллагаанд нь ерөөсөө оролцоогүй. Тэгэхээр тэр 500 сая төгрөгийг эмийн газрын дарга намхайн норуу дараа нь болохоор тэр санхүүгийн дарга мөнгө сөх гээд хоёр хүн над дээр ээлжилж ирсэн л те. Тэгээд танад одоо ингээ им өгөх гэж байна. Тэр имний юу лээ ингээд гаднаас оруулж ирж байгаа маа. За уул уурхайн болон тэр юу лээ тэр гадны Рош компани ингээд хонс бид дөрөв ингээд хамтын гэрээ зурцсан юм а гэж. Тэгээд танахт ороод ирж байгаа имний татвар төлөө 500 сая төгрөхгүй. Тэгэхээр би ч бас муухан эдийн засгч юм байхгүй. Тэгээ яасан бэ гэхээр хэдэн хүнд вэ гэдгийг нэхлээ асууж. Тэгмээ тэр 35 хүний им тариа орж ирж байгаа юм л да. Ерөнхийдөө 35 хүнд хэрэглэхээр 30-аас 35 хүнд одоо хэд удаа хэрэглэхээс болоод. За тэнгуут 500 сая төгрөгийн татвар төлөө гэж. Тэгэхээр нэгдүгээрт наад чинь 30-аас 35 хүний юм. Тэгээ 500 сая төгрөг гэхээр бид нэр байга үнээсээ нэлээд өндөр үнээр худалдаж авах юм байна. Ер нь бол хичнээн хандуу гэж орж ирж байгаа. Хоёрдугаар асуудал нь гэхээр одоо энэ төсөвт огт цаагаагүй 500 сая төгрөг гинт гараад ирлээ. Гэтэл энэ чинь манай ажилчдын мөнгөө. Манайхан гүйцэтгэлээр авдаг. Ямар нэгэн төсөөс заадаг. Хөрөнгө оруулалтыг бол эрүүл мэндийн яамнаас хариуцдаг. Тэгэхээр тэр өөр дөрвөн хүн сайд гарын үсэг зурцсан юмний би татварын төлөө сууж ивэл би дараа нь буруутнаа. Тэгэхээр энэ хуулийн үед болохгүй нэ сайдаа гэж ингэж сууж байгаа л тэгээ тэр хүмүүсийн явуулсны дараа сайд өөрөө дуудсан л та. Тэгэл сайдаа ийм байна гэж би хэлсэн. Сайдаа ингэ сууж болохгүй мэн тэ тэгвэл гэлтгсэн. Тиймээ л би аягүй сайн ойлгуулчлаа гэж бодоод гараа явсан. Тэгэл тэрний дараа нэг 7 хоногийн дараа ийм асуудал болчих юм. Эсвэл нөгөөх нь юу вэ гэхээр одоо тэр хүмүүс өөрсдөө тайлбарлах үз. Нөгөөх нь юу вэ гэхээр хавдар судлалын үндэсний төв дээр эрүүл мэндийн сайдын багцад хөрөнгө оруулалтын 6.8 тэрбум төгрөг сулгасан юм. Тэгээд тэр 6.8 тэрбум төгрөгийг яасан бэ гэхээр нөгөө худалдаа авах төрийн худалдаа авах ажиллагааг зохион байгуулах газар байгаа шүү дээ. Төрийн худалдаа авах гэдэг үлээ. За тэр байгууллага дээр зохион байгуулах юм байна. Тэгэхээр одоо биднээс бол бүр хол. Хамгийн гол нь юуг нь гаргаж өгөө гэхээр жагсаалтыг гаргаж өгсөн. Тэр юу гэсэн бэ гэхээр эрүүл мэндийн яамнаас санхүү хөрөнгө оруулалтын газраас уцтаад мэрэгчлэтнүүд нь болон дарга нар нь уцтаад 2 хоногийн дотор жагсаалтыг гаргаж өгөө л гэсэн. Хамгийн гол нь явуулахдаа хаашаа явуулах нь бид нарт хэлээгүй. Эрүүл мэндийн яам юм уу төрийн худалдаа авах руу. Тэгэхээр бид нар төрийн худалдаа авах руу л явуулсан байгаа манай ажилтнууд. Яг тэрэн дээр би хяналтайг өгөн жоохон буруу байж магадгүй. Хамгийн гол нь тэр хаашаа явах нь ерөөс хамаагүй. Төрийн худалдаа авах дээр явсан. Төрийн худалдаа авах нь тэрийг хүлээж авсны дараа танахаас хавдрын нэр дээр ирсэн тоног төхөөрөмж дээр ийм санал ирсэн байх шүү. Эрүүл мэндийн яамаа. За эрүүл мэндийн яам юу гэж бодож байна? За энэ таны харьяаллын мөнгө юм байна сайтай. За та бүхэн энэ нэндээ ямар үнэлгээний оронд хэн орох вэ? Ингээд зохион байгуулаарай. Ингээд зохион байгуулад тэгээд тэр үйл ажиллагаагаа өөрсдөө явуулдаг байхгүй. Гэтэл одоо би санал явуулснараа харин ажлаа хурдан хийснээрээ намайг сайд тэр үед бас нэг тийм үг дуурсан. Та миний эрхэнд талдаад байгаа юм уу? За. Гэж. Тэг яагаад эрхэнд талдчихваа гэд би сайдаас асуухгүй. Тэгсэн чи эрүүл мэндийн яам руу сайдд ирүүлээд би эндээсээ хянаад алийг нөхөө өгөхгүй юу гэдгийг шийдэж хагаад тэгээд ингээд цаашаа явуулах байсан юм аа. Гэтэл та намайг даваад юу лээ? Төрийн худалдаа авах руу саналаа явуулсан. Тэгэхээр би үгүй тэр чинь 3 дахь өдөр байсан. 5 дахь өдөртөө амжаад явуулах хэрэгтэй байсан. Тэгэл хаашаа явуул гэдгийг нь бол хэлээгүй. Үүнээс хойш тэгвэл энийгээ бичгээр хэлчихье. Хэдүүлээ амаар харьцсан учраас энэ дэр үл ойлголцсон байшээ. Хаашаа ийшээ гээгүй. Харин жагсаалттай хурдан бол төрийн худалдаа авах дээр тендер үүсгэх гэж байна. Дотор нь хэн орох вэ? 2 хүний нэр өгөөл гэсэн. Тэр 2 хүний нэрийг өгвөл манайх ийм амар байна гэсэн хүсэлт санал явуулсан. Тэрнээс ч тендер зохион байгуулад өгөөч. Эсвэл тендерийг би одоо гарын үсэг зураа батлаад ч юм уу те. Ийм ерөөсөө яваг. Ягаад гэвэл тэр чинь тендерийг чинь би батлахгүй байхгүй. Тэгээ иймэрхүү л ойлгосон. Яг гоо тэр бол шалтгаал байсан байна. Та тэгвэл ерөөсөө эрүүл мэндийн яамны хуулийн хэлтсийн дарга од гэрэл гэж хүний
таныг одоо ажлаас чөлөөлсөн тий худалдаа авалт хийхдээ хууль тогтоомжийн дагуу хийгээгүй гэдэг байгааг яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг та одоогоор өөрөө олохгүй яваа юм ба шүү дээ. Хайжлын. Тийм учраас тийм одоо тэгээд гэхдээ наад хүмүүс ч өөрсдөө баталчлаа л да. Өөрсдөө яга баталчлаа гэхээр ямар нэгэн тэр зүйлийн төддөгөр зүйлийг тэгээд надад танилцуулах хэрэгтэй шүү дээ. Ер нь бол одоо та ийм зөрчил гаргасан учраас тийм ээ. Ийм дээр чинь арга хэмжээ авах гэж байна. Гэтэл тэн дээр чинь тийм зөрчил гаргасан тодорхой болсон. Зүгээр шалтгаан байхгүй. Тэгэхээр арга хэмжээ авч байгаа зүйл заалт нь байх хэрэгтэй байхгүй. Таны чинь та 2019 онд таныг бид нэр одоо хэвлэхийн бид нар бол хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаа томилогдсон л гэдэг. Тэгэхээр таны ярианаас би буруу ойлгож байгааг бол уучлаарай. Өнөөдрийн хүртэл таны чинь төр орлон гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн юм. Яг одоо яг ингэ хуулийн дээр болохоор тийм төр орлон гүйцэтгэгч, орлон гүйцэтгэгч гэдэг юм ярихдаггүй байгаа. Ер нь бол нөгөө сайдын журмаараа л яваад байгаа байхгүй. Тэгэхээр сонгон шалгуулалтаар яваагүй хүмүүсийгээ төр орлон гэж ойлгоод байгаа. Гэтэл яг тийм заалт байна уу гэхээр бас тийм заалт. Одоо сайд өнөөдөр нэг хүн тавилаа шүү дээ. Тэгэхээр сонгон шалгуулалтаар яваагүй учраас төр орлоо. Тухайн үед таныг томилогдсны дараа энэ хүн Чин бүрэн гэдэг хүн одоо хавдар судлалын үндэсний төвийн захирал хийж ирсэн л та. Тэгээд улсын хурлын сонгуульд нэр дэвшгээр болсон тул ажиллаа өгч ирсэн. Тэгээд таныг томилсны дараа Чин бүрэн Эрдэнэхүү гэдэг найзаагаа томилчлоо энэ төр гээл хэвлэлүүд зарим нэг их сурвалжууд шүүмжилж ирсэн л та. Та энэ үнтэй хэр ойр татан найз нөхөд байна? Яг би бол нөгөө Сарангэрэл сайдын тушаалаар л томилогдсон л да. Тэгээ Сарангэрэл сайдын тушаалаар томилогдсон. Чин бүрэн одоо манай зөвлөх хэмжтэй Чин бүрэн улсын хурлын гишүүн Чин бүрэн бид хоёр бол оюутан байхын нэг курсих. За нэг анги биш нэг курс. Нэг анги биш. Нэг курс. За тэрнээс гадна ер нь бол оюутан цагаасаа бие биенийг маш сайн мэднэ. Бие биенийг ер нь бол анд нөхөд гээд явхад бол ямар ч асуудалгүй. Профессороор ажиллаад ингээд аш устаа байж хахад одоо Чин бүрэн гишүүн бол ажиллаа өгсөн шүү дээ. Тэгээ яг надад бол эрүүл мэндийн яамнаас санал тавьсан л да. Тэгэл би тэрийг нь бодож аваад зөвшөөрсөн. Надад бол Чин бүрэн гишүүний дэмжлэг нөхөрлөг бол байсан. Яагаад гэвэл энэ хүн чинь нэгэнт нэг курсын одоо анд. Тэгэхээр тэрэн дээр юу гэж ярьж ирсэн бэ гэхээр одоо би ингэж ажиллаа. Одоо өнөөдөр их шиг л байхгүй. Би адил сайхан бас миний шав. Одоо хэрвээ ярих юм бол тий бас л миний шав болно. Тэгэхэд адил сайханд бол би одоо энэ зүйлээ хийгээрээ ингэдэг шиг би ингэж ийм зүйлийг хийж исэн юм аа. Энийгээ чадахгүй орхилоо шүү. Ийм зүйлээ хийгээрэй гэж хэлчихсэн. Тэрнээс биш одоо ер нь хааны алба халаатай гэдэг шиг одоо тамга тэмдэглээ барайл би энэ үнтэйг шигдээд ийн гэсэн тийм ч хүсэл зөр хаанч байгаагүй. Хүмүүс рүүгээ ханддаг. Илүү үйлчлүүлэгч тал руугаа ханддаг, ажилтныхаа төлөө үг дуурдаг. Гэхдээ хэн нэгэнд таалагдах гэж ажилласангүй. Тэр таалагдах гэж гэдэг нь дарга цэргээс гадна хэн нэгэн эмч хэн нэгэндээ таалагдах гэж ажилласангүй. Өнгөрсөн хугацаанд гол хийсэн зүйл юу вэ гэхээр эрүүл мэндийн салбарт нэг шинжилгээч гэдэг юм уу тийм ээ. За нэг дарга гэдэг хүн нэг ийм томорсон хүн байдгүй маа. Харин хүний төлөө явсан хүн байх ёстой маа гэсэн юм уур амьсгалыг хүргэж чадсан болов гэдгийг би өнгөрсөн 2 хоногт харлаа л та. Яг хүн чинь бас жоохон сэтгэлээр унаа штэ. Тэгээ явж байхад ийм олон хүмүүсийн хайр одоо сэтгэл урам байдгийн байна. Ийм хүмүүсийн хайрыг сэтгэлийг одоо ийм дааж явж явах хэрэгтэй байна. Буруу юмар энийг хөндөж болохгүй шүү гэдэг ийм зүйл улам их намайг ингэж хичээлээ л дээ. Аз болж энэ байгууллагын 1000 төгрөгийг энэ ханд нь юу наяа гэж 1000 төгрөг олдоход ханд нь наяа гэж би хичээж ажилласан. Олон зүйлийг өөрчилсөн. Хагалгааны орчин олон юмнуудыг сайжруулсан. Ер нь бол хүн өөрөө хийж ирснийг бас хэлдэггүй бол ер нь бол зарим ингээд хүмүүсийг харж байхад энэ юу хийсэн өстой нураасан гэл ингээл ярьж илээ л дээ. Ингээд бичиж явах шиг л байлаа. Тэр болгонд би амтахгүй л дээ. Яг бол тэр чинь өөр сонирхолтой байгаа учраас. Харин хийснээр бол би бахархаад үлдчихэж байгаа. Та Чин бүрэн одоо гишүүнтэй бол нэг ярьж ашин сайхан байна. Зүгээр. Та Чин бүрэн гишүүнтэй анд нөхөр шиг энэ хүнтэй ер нь хэр холбоотой мэндийн зөрүүтэй явдаг гэсэн би ер нь өмнө. Одоо танаас салбарын хүн гэдэг шүү дээ. Эрүүл мэндийн салбарын хүн гэдэг. Тэгээ бас л адилхан мөнгө сайхан сайттай бол ер нь бол эрүүл мэндийн салбарт бол тэр чигээрээ ер нь миний одоо андууд, шавнер, үеийнхэн, саксны найзууд гэл ингээл олон хүн байл те. Мөнгө сайхан сайт бол намайг багш байхад оюутан байсан. Яг би мөнгө сайхан сайт орж оюутан цагийн бол би
юугаар төсөөлдөг вэ гэхээр сагсаар л төсөөлдөг. Тэгэхээр мөнгө сайхан сайд чинь сагс тоглодог байсан юм шүү дээ. Одоо ч тоглодог. Тэгээ яг хоо бид нар бас сагсны групптэй л дээ. Одоо нэг хэсэг нөхдүүд хоорондоо сагс тоглодог. Тэр группт хүртэл мөнгө сайхан сайд байдаг. Ер нь бол мөнгө сайхан сайдтай 20 онд ч гэсэн сайд байхад нь тэрнээс хойш ч гэсэн ерөнхийлөгчийн тамгын газарт нөгөө зөвлөх хийж явахд эрүүл мэндийн зөвлөх хийж явахд болцоогоор бүхэл талаар дэмжижсэн. Яг гэвэл би тэр улс төр гэдэг юмнаас хол уяа. За хин хинтэйгээ юу яана вэ? Ерөөсөө надад байдлыг авахгүй. Харин гайтай миний нэг сурсан юм нь юу вэ гэхээр ерөөсөл зарчим гэж нэг гайтай ямиг урдаа тавьдаг. За тэр бол зөв, энэ бол буруу. Хэлэх үгээ хэлчихье гэдэг ингээд тэргээ зөрчиж чаддаг. Тэргээ зөрчиж чаддаг. Тэрнээсээ л болдог байх гэж бодож байгаа. Тэгээд яг мөнгө сайхан сайдад сая сайд уснаас хойш бид хоёр бол хавдрын асуудлыг Монгол орн даяар хавдрын тусан жүжиглэгийг сайжруулах гэж хамтдаа зөндөл ажиллалаа. Нэлээд урагштай олон юмнуудыг бас хийлээ. Манай мөнгө сайхан сайдын анх бид нар дээр ирэл дөнгөж ажиллаа бол манай хадар судал дээр ирсэн шүү дээ. Тавьжсэн шаардлагууд нь ч зөв би ажилчтай хэлжсэн. За хэдүүлээ тийм шүү. Үнэхээр одоо энэ хүлээгдлээ бууруулъя. Ингийа гэл ингээд цөмөр ажиллаад тэгэл өгсөн даалгавар надад тэгээд ирсэн даруйда Эрдэнэхүү захиралд ийм даалгавруудыг хий. Энийг хийхгүй бол одоо би арга хэмжээ аав шүү гэдгийг хэлээл тэгэл явж ирсэн. Яг би бол тийм татнаа бол тэгэхээр чин бүрэн гэдэг хүнтэй бол нөхөрлөдөг тий. Гэхдээ мөнгө сайхан сайд та хоёр бол нэг салбарын хүмүүс. Урьд цаашлах юм бол таны шавьд байсан юм байна те. Яг шавь гэхлээр яг би оюутан байхад нь багш байсан байхгүй. Хаяа намайг багшаа гэж дуудаж байсан юм. Тий. Гэхдээ хоорондоо бол элдв юмгүй хайрцаж тогж нааддаг л байсан. Тэрнээс биш бүр айхтар тий. Тэгтээ харин нэг санагдaltaа. Би яагаад ингэ танаас харьцуулаад асуугаад байгаа юм гэхээр өнгөрсөн баасан гарагийн 11 цагт тань дээр ажлаач хөдөлгөх тушаал ирсэн энэ хүний. Эннээс өмнө парламентэд үйл явдал өрнөсөн байхгүй юу? За. Тий. Мөнгө сайхан сайдыг одоо чин бүрэн гишүүн би одоо Монгол улсын ерөнхий прокурорт хандлаа. Мөнгө сайхан сайдыг шалгуулахар гэж мэдгдлээсэн. Удаагүй энэ сайд чинь чанартай юм авахгүй байхад чинь чин бүрэн юм чи яагаад над руу дайраад байгааг би одоо гайхаж байна гэл. Ингээл энэ хоёр хүний донд ийм харилцсан улс төр гэдэг юм уу ийм харилцсан мэдгдлүүд явсан л да. Энийний дараа бол сэтгүүлч бидний хувьд л харж байгаа. Энийний дараа бол таныг ажиллаачлуулах шийдвэр гарсан. Та хоёр нэнтэй санал хэлж байгаа. Ер нь бол би яг дотроо тэгж бодож байсан л да. За энэ чи имерхүүл юм болж байна доо. Тий. За манай хоёрын асуудал дандаас ер нь бол за тэгээд энэ хүнийг зайлуулъя гэдэг. Чин бүрэнгийн чин бүрэнгийн тий хүнийг зайлуулъя гэдэг л юм харагдаж байна л гэж би бодсон. Тий. Үнэхээр ер нь бол чин шударгуу зүйлийн төлөө ч юм уу зөв зүйлийн төлөө бол ямар ч хүмүүс хоорондоо одоо хамтарч ажиллах нь бол зүүн хэрэг. Гэхдээ ер нь бол цаана улс төрч байна уу, эрүүл мэндийн салбарч байна уу нэг энэ зүйлүүд л болох хэрэгтэй. Тэрний хүн байсан уу, тэр дээр нэг курст байсан уу, тийм ээ. Одоо миний курсын яндууд гэвэл 600 гаруй хүн байна. Одоо ингээл цусны төвийн дараагаас авахгуулаад ингээл одоо харьсны төвийн дараагаас авахгуулаад ингээд хэрвээ ярих юм бол тэр хүмүүс одоо надаас олж хэлмэгдэж болохгүй байхгүй. Одоо Эрдэнэхүү энд юм яриа юм уу тийм ээ. Одоо сайдын зүйл дээр элдв үг хэлэхлээр одоо энэ курсын андууд нь охирч болохгүй шүү дээ. Гэхдээ миний гол хэлэх гээд байгаа юм ер нь бол эрүүл мэндийн салбар бол энэ улс төрөөс хол байх хэрэгтэй. Хол байх хэрэгтэй юм. Ерөөсөө хол байх хэрэгтэй. Яагаад гэвэл мерит тогтолцоо гэдэг юм дэлхийд дээр маш мөн. Та бүхэн мэдж байгаа бол одоо энэ хувийн компаниуд чинь мундаг болчихлоо шүү дээ. Одоо банкуд ч гэсэн хар багаас нь тейлэр байсан хүүхэд итгэл найдвартайгаар дараагийн төвшөнд би сайн ажиллаад байвал хүрэндээ гэд дараагийнх нь нэг юмныхаа менежер болсон хүн сайн ажилласаар угаад дараагийн нэг төвшний дэд захирлуулаад тэр дэд захирлын дараагийнхаа захирлуулаад ингээд хүнийг боожуулаа яваад идэх юм. Гэтэл бид нар чинь жишээл одоо миний хувьд би өөрөө бол асрагчаас нь эхлээл эрүүл мэндийн салбарт ингээд бүх төвшөнд явлаа. Эмчийн хийгээл тийм ээ эрүүл мэндийн яамд нь ажиллаад мэрэгчлэлтэн хүртэл байгаад багш байгаад тэгэл одоо ашуусынхаа ангаан шинжилгээний үндэсний сургуулийн бодлогын асуудлыг хариуцж явж байгаа л дараа нь Монгол Япон эмнэлгийг төслийн хариуцал бүр төслийн бий болгоод тэгээд эмнэлгээ бүр бий болгож өгчхөөл тэгэл одоо хавдар судлалын үндэсний төв дээр ирж байна. Гэхдээ энэ бол зүгээр ингээд татаасаар явсан юм байхгүй юм байхгүй дандаа мэрэж чичмаар. Дандаа одоо ингээд чадчихсан учраас байсан. Өөрөөр хэлбэл яасан бэ гэхээр би надад бол тийм намайг татах хүч байгаагүй. Өөрөөр хэлбэл би миний ээж үйлчлэгч байхгүй.
Ингээ бодглохлоор эрүүл мэндийн салбарт ерөөсө чадах чинээр хөрөнгө оруулаад байгаа. Яг өөрөө болохоор хэтэрхий шул уйлждаг, нүүрэн дээр нийлждэг хүний араас ерөөсө одоо хилдэггүй, хутгалдаггүй учраас хүмүүст шууд бодит үнэн дээр таалагддаг юм шиг байна. Гэхдээ би хязгаарч муу санджаагүй хэдүүл энийг дандаа энэ юм хийхин төлөө хэлж байгаа учраас хэдүүл энгийа гэж буруу хэрглэж ирсэнгүй, муухай үг хэрглэж ирсэн хүний хувийн амьдрал руу орж ирсэнгүй дандаа л хэдүүл ажиллаа хийя гэж яхан хатуу чанга байсан. Олон хүн ингээ санаа зовоод баярлалаа гэл маш их урт юм яриад одоо шүн болтол би зарим нь хариуллаа л ингээл заримд нь хариулж амжихгүй баярлалаа гэл ингээл бичээл. Тэгэхэд хуульч нар тань туслах уу гэж сэтгүүлч нар тань туслая гэл ингээл бичиж би хэрэггүй яах юм би ингээд өөрөөр ингээ явчнаа болно гэл ингээл хэллээ. Тэгээ одоо ажлаас онцлогоо алжлаа намайг та шүүхтгүү. Шүүхтнэ. Яг л энэ чинь нэр төр байхгүй. Хүн нэр төрөө эрхэмлэх хэрэгтэй. Тэгээ хэрвээ би шүүхтэхгүй бол хүмүүс намайг буруутаа гэж харна. Тийм ч учраас би шүүхээр нэр төр баталгаажуулна. Хамгийн гол нь би хавдар судлал руу буцаж ирээл дарга зэрэг болох гэсэнтэй биш шүү. Энийг та бүхэн ойлгоорой. Нэр төрөл би ямар ч гэсэн хамгийн ихэнд баталгаажуулж авна. Тэгээд бас төрийн байгууллага ер нь хүн хүндэтгэлтэй хандж явах хэрэгтэй. Одоо хүний нэр буруу одоо нэрийг зүгээр шууд эрдэнэх үг гэл те халахаас авахгүйлал тэгээд амралт цалин хөлсийнж тооцохгүйгээр зүгээр яаралтайгаар нэг юм бичиг бичээл за өнөөдөр халсгүй гэл ингээл тушаал. Тэр чинь хөлмөрийн хуулиараа хамгаалагдсан хүнд амрах хугацаа, хүлээлг өнгөх хугацаа, за амралтын төдөн хоног байх шүү, цалин хөлсний юм шүү гэдэг ингээд юм байх ёстой шүү дээ. Тэр мэрийг нь хүртэл одоо тодорхойлгүй тийм тушаалууд хүртэл ирж явах ч болохгүй шүү дээ. Тэгэхээр тийм л юм ярих гэж. Улс төр гүйтсэн баха. Би бол тэгж хардчих. Таны нэг жил гарангийн өмнө хийсэн нэг ноцтой мэдээлэл байгаа. Бид бас нийлээ судалж үзсэн юм аа. Та юу гэж мэдгэсэн судалгаагаар утаанаас үүдэлтэй илэгний эсний хавдрын шин мутац илэрснийг тогтоосон гэж мэдгэсэн байхгүй. Тэгээ энэ үнэхээр тийм бодиттой судалгаа байсан юм уу? Таныг энэ ингэж мэдээлэл хийсний дараа шахал дарамт ирж ирсэн юм уу? Тийм энэ судалгаа бол нотлоготой. Яагаад гэвэл одоо хүний хавдар байна шүү дээ. Үүссэн хавдраас генетикийн шинжилгээ хийсэн байхгүй. Тэр хавдартаа бид нэр уушгийнхыг хийгээгүй. Илэгний хавдар болсон эсүүдийг аваад тэрийг нь Америк нэгдсэн улс, Испани гэд хоёр улс оронд харьцуулсан судалгаа хийсэн байхгүй. Тэгэхээр энэ судалгаанд бол Испани оролцсон, Франц оролцсон, Сингапур оролцсон, Америк оролцсон, тэгээ Монгол оролцсон. 5 улс оролцсон генетикийн маш том нарийн судалгаа байхгүй. Тэгээ энэ судалгаанд юу тодорхойлсон гэхээр тэр хавдрын эсээс нь аваад, Америкаас аваад, Испаниас нь аваад, нийт Монголын их аваад, тэгээ хооронд нь харьцуулсан чинь ерөнхийдөө нэг 80% нь бол хоорондоо төстэй байна. Ихэвчлэн нөгөө BC вирусээр үүсгэгдсэн одоо тамхи арх гэл тийм ээ тэр вир үүсгэгдсэн мутацууд үүсэж байна. Төдөө үн гэдэг ингээ гаргаад өгчөж байгаа. Хамгийн гол нь Монгол дээр нэг онцлог ажиглагдлаа. Монголынх болохоор энэ тэр дисклбит нитрокс гэдэг нэг давхар хөхрийн давхар эсэл гэж нэрлэж байгаа. Тэр зүйлээр үүсгэгдсэн мутацууд нь өндөр байна. Тэр байгаль орчны буюу одоо орчны нөлөөгөөр үүсгэгдсэн. Тэр орчны нөлөөгөөр үүсгэгдсэн гэдгийг ингээд тэр мутацийн суллаад үзэхлээр юу гарч ийнө гэхээр нүүрсний утаанаас үүдэлтэй юм байна. Нүүрс шатааснаас үүссэн юм байна гэдэг. Яг хоо энийг тухайн үед ярьсны дараа шинэ тухайн академиас хүртэл ярьчихлаа. Эрүүл мэндийн яам маань хүртэл бас тодорхой асууж л байлаа. Гэхдээ ер нь бид нар чинь юу гэсэн хөө энэ бодиттой юм уу? Тийм энэ бодиттой юм уу? Яагаад та яг яриад байгаа юм чи хаа байна? Тэр судалгаагаар та нар ямар судалгаа хийсэн? Төвөрн зүг байсан юм уу гэх тээ. Иймэрхүү асуудал яригдж байгаа. Тэгэхээр яг энэ чинь генетикийн судалгаа бол хаашаач марах харахгүй байдаг аахгүй. Хамгийн гол нь чанарын судалгаа биш учраас. Тэгэхээр энийг нөгөө эрүүл мэндийн яамч гэдэг юм уу? Эсвэл эмнэлгийн байгууллагын ажил гэж ганцхан тэднэрийн зүгээр өвчин төвөө тэмцээл эрт илрүүлэхтэйгээ тэмцээд байгаа аахгүй. Тэгвэл үгүй. Тэрний цаана юу байх ёстой вэ гэхээр нөгөө энэ хүчин зүйлүүдийг байхгүй болгож бид нэр ирээдүйдээ эрүүл хүн амтай болох ёстой. Гэхдээ энэ эрүүл хүн амтай болох зорилго байна уу байхгүй нү гэдэг л бас нэг асуудал байна. Таныг одоо би төгсгөлийнхээ л асуултыг асууя. Их сонирхолтой байна. Таныг энэ төвийн захирлаар ажиллаж байхад хэвлэлүүд дээр Pfizer вакц ковидын үед Pfizer вакциныг төлбөртэй хийцэн байж болжгүй тул Эрдэнэхүүг Атагагээд авилгатай тэнцэх газарт өглөө энэ төр гэж мэдээлэл явж ирсэн л та. Тэр үйл явдал юу болсон юм бэ? Би яг нөгөө 5 дахь өдөр ажиллаа өглөө шүү дээ. Тэгээд нөгөө бүх юмнуудаа уудлаа л да. Одоо тэгээд энийг хаяа энийг авъя гэл ингээл тэр өрөөгөө сулж шин захиралдаа өгөхстэй шүү дээ. Тэгсэн чинь ийм цуцаа
Нөгөө цааснууд байна. Тэгээ юун цаас юм бол ягаа ингэ хатгалцсан гэсэн чинь нөгөө Pfizer вакцины үед нөгөө хүмүүс өргөдөл бичээд одоо яг ямар учиртай хүн яагаад үгээд ингээд манайхан ч нөгөө сургууль эрдэм шинжилгээний хүмүүс мань хариуцчихсэн. Тэгээд нөгөө зөвшөөрсөн хүмүүсийг гараар нь яагаад өсөг зуруулаад дээр нь бие батлаад тэгээд нөгөө жагсаалтыг гаргаад тэгээд тэрийг нөгөө атагээд өгчөөсөн материалууд маань байгаа байхгүй. Тэгээ бид нэр хараад тэрийг хараад хөө гэ тэрийг иргэн сарж инээж байгаа. Тэгэхээр хүн чинь юм мартчихдаг юм байна. Тэгээ ковид үеч өстой тэнэгтдэг байж бид нэр үгүй тэрийг хүртэл гарын үсгээр өгчээд хүн дуртай үнэн тэгэл яаж идэг тийм ээ их ёстой штэ гэл ингээл ярьж исэн зүйл байгаа байхгүй. Тэгээ тэр ийм зөндөө зүйл байлаа. Тэгээ яг атагээ шалгалгүй яг тэр чинь шалгана. Тэгээд ер нь би ч атагээд ер нь маш олон шалгуулсан юм штэ. Тийм маш олон шалгуулж ирсэн. Тэгээ шалгах тусам ер нь хүн шалгуулж авах хэрэгтэй юм л. Шалгуулад нэр цэвэр байх хэрэгтэй. Тэр үн шиг саний шүүхтэн гэдэг шиг. Тэгээд тэр материалуудаа бид нэр гэж жаал инээж харж инээж байгаа. Тэгээд за энийг одоо хайцгаая да. Одоо хэрэггүй юм чинь гэдэг тэгсэн. Тэгээд ер нь бол нэг өөрийн бодлоор нэг зүйл нэмээ хэлэхэд ер нь өөрийн бодлоор юм хийдэг байж болохгүй. Нөгөө тооцоо судалгаагүйгээр ярьдаг, тооцоо судалгаагаар бодлого гаргадаг. Эсвэл ерөөсөө өөрийгөө аргалах гэж хийдэг энэ зүйлүүдийг л энэ салбарт байж болохгүй. Тийм ч учраас манад судалгааны институт дутагдж байна. Энэ магадлалын итгэмжлэлийг хийдэг байгууллага нь бүр тустай мэрэгсэн байх хэрэгтэй болж байна. Мөн чанарын энэ асуудлыг хангадаг бүр тустай төрийн байгууллага байх хэрэгтэй болж байна. Тэгэхгүй бол эрүүл мэндийн яам одоо байнгын солигдож байна эрүүл мэндийн яам чинь гал. Тэнгүүтээ дотроо халаа сэлгээтэй нөгөө дандаа бүтэц солигдож байна гэж. Бүтэц солигдож байна. Нөгөө хүн бүтэц солигдохоор хүн солигдно. Тэнгүүт мэрэгсэн ч хохирч байна, мэрэгсшээгүй ч хохирч байна. Би ч гэсэн одоо энэ амралтын хагацаа одоо ингээд сайхан амрах болцоор гэснээс өөрийгөө эргэж харах одоо боломж гарч ирлээ гэж бодож өөрийгөө бас эргэж харъя гэж бодож байгаа. Сүүлийн үед их тэгтээ нэр төрөө сэргэе гэж. Нэр төрөө сэргэл байх. Нэр төрөө сэргэл байх. Гэхдээ цаашдаа бол Монгол хүн нэр ухрахаар ясуурхаар гэж нэг сайхан үг байдаг байсан. Энийг л одоо энэ залуу үеч байна уу? Ер нь эх орн нь өөрөө байна уу? Төр засаг нь ч байна уу? Би бол миний ээж дандаа төрийн сүлд өршөөг сүү өргөдөг байсныг сандаг. Тэгэхээр яг тэр үн шиг байгаасаа л гэж бодох юм. Ягаад бол хүнд ийм нэг үнцэнтэй юм байх хэрэгтэй байхгүй? Миний хувьд бол миний эх орн, миний төр байхгүй. Би Монгол улсын төр гэдэг юмд шүтэж Монгол эх орондоо хайртай байж ингэж амьдрах ёстой. Эх орн нэр төртэй байгаасаа, иргэдэн нэр төртэй байгаасаа энэ улсын хурлд байна уу, засаг төрд байна уу, сайд нь байна уу? Бүгдээрээ ийм нэр төртэй, ийм манлайлсан хүмүүс байгаасаа үг хэлжсэн ч юм уу хүмүүс нь битгий уран зургийн мохоосай ялангуяа танаа сэтгүүл зүйчд тэгээд зөв зүйлийн төлөө алдаж онж болно зөв зүйлийн төлөө хэдээч тийм алдсныгаа засаал явдаг байхад болно. Гэхдээ тэр болгон хувийн төлөө биш хүний төлөө байдаг учраас энэ нийгмийн төлөө энэ Монголын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс олшроосаа л гэж би бодож байгаа. Ийм танд амжилт хүсье. Баярлалаа. Сайн сайхан бүхнийг хүсье. Хичээнэ. Баярлалаа танд урилга авч ирсэн. За баярлалаа.